Сайн байцгаана уу хүүхдүүд. Мэдээлэл технологийн 8 дугаар ангийн энэхүү хичээлээр танилцуулга бэлтгэх үе шат ба загвар бүтээх тухай үзнэ. Энэхүү сургалтын зорилтын хүрээнд танилцуулгыг өгсөн сэдвийн хүрээнд боловсруулна. Үүний тулд дараах үйл ажиллагаатай танилцна. Эхлээд танилцуулгыг бэлтгэх алхмуудтай танилцна. Эдгээр алхмуудыг хэрэгжүүлж энгийн танилцуулгыг бүтээж сурна. Дараа нь танилцуулгын загвар бүтээж сурна. Танилцуулга бэлтгэх алхмуудыг мэдэж авъя. Эхлээд сэдвээ сонгоно. Дараа нь зорилгоо тодорхойлно. Дараа нь мэдээлэлээ цуглуулна. Түүний дараа бүтцээ тодорхойлно. За тэгвэл яагаад энэ сэдвийг сонгох болсон бэ? Яагаад энэ сэдв чухал вэ гэдэг хүрээнд сэдвээ сонгоно. Дэлхийд дахин ямар нөхцөл байдал үүсэж байгаа вэ хүүхдүүдээ? Дэлхийн нийтийн анхаарлыг татаж байгаа учраас энэ сэдвийг бид нар сонгосон. За энэ сэдв маань COVID-19 юм аа. Зорилгоо тодорхойлох, тухайн сэдвийг хэрэгцээ шаардлагатай нийцүүлэн зорилгоо тодорхойлно. Бид энэхүү вирусын онцлогийг мэдж түүнээс урьдчилан сэргийлэх нь чухал учраас энэ сэдвийг сонгож байна. За мэдээллийг цуглуулах байгаа. За мэдээллийг баталгаатай их сурвалжаас мэдээллээ хүлээн авах. За их сурвалжийг заавал дурдна. За шаардлагатай мэдээллийг баталгаатай баримтаас авсныхаа дурдсан байх ёстой. За багш нь эрүүл мэндийн яамны сайтаас мэдээлэл цуглуулсан мөн интернет орчноос зарим хэрэгцээтэй мэдээллүүдээ цуглуулж авсан байгаа. Мэдээллийг баталгаатай их сурвалжаас авч түүнийг дурдах ёстой гэдгийг анхаараарай хүүхдүүд. За тэгвэл одоо бүтцэргээрээ бүтцэн маань удирдгал үндсэн хэсэг дүгнэлт гэсэн хэсгүүдээс бүрдэж байгаа. За багш нь 10 слайдаар танилцуулга бэлтгэхээр төлөвлөсөн байгаа. За үүнийх нь 6 слайдынх нь бүтцийг харуулъя. За одоо багшгаа дагаад хийгээрэй. За боргод барга маань нээлээ. За өнөөдөр бид нар танилцуулгыг бэлтгэсэн хүнийгээ нэрээ оруулъя. Та нар бол өөрсдийнхөө нэрээ оруулах нь байна. За багш нь ингээд бичвэр мэдээлэлүүд орууллаа. Өнгө дагууллаа. За хөтөч програм нээгээд хөтөч програмаасаа бид нар бас хэрэгцээд мэдээлэл авнаа. Одоо эрүүл мэндийн яамны сайтаасаа бид нар зургууд авч байна. Мөн бичвэрүүдээ гуулж авлаа. 2 дахь слайдаа үсгэлээ. За одоо дахиад эрүүл мэндийн яамрынхаа гарчиг хуулж аваад гарчиг хэсгээр нь оруулсан. За ингээд мөн зургийн хэлбэрүүд оруулж байна. За илүү хэсэг имиж текст бокс устгах чинь. За бид нар нэр слайд руу ороод слайд мастер слайд руу ороод одоо ингээд биднэрт шаардлагатай слайдын загвар маань байхгүй байна. За ингээд 3 дахь слайд дээр дарлаа бий. За ингээд энтер дарахад 4 дахь слайд маань нэгж байна. За одоо бид нар 4 дахь слайдыг өөрөө хэрэгцээ шаардлагатай нийцүүлж авах гэж байгаа учраас би 4 image box 2 text box авах гэж байгаа гэсэн үг ээ. За тэгвэл сая би text box image box авлаа. За ингээд 4-ийг бидэрт хэрэгтэй байгаа учраас харьцааг нь жоохон жижигрүүлье. За ингээд ийшээ зөөгөө тавьчих. За үүнийгээ хувилж авлаа. 2 болголоо. За контрол дарж агаад хоёуланг нь идэвхжүүлээ. Татлаа. Хажууд нь байршуулад ингээд 4 хичээл боллоо. Одоо ингээд биднэрт дараагийн image box, text box хэрэгтэй. За ингээд text box руу ороод ирлээ. Одоо дөрвөлг нь идэвхжүүлээ, жоохон татаад тэмцэлж өглөө. За бидний бичвэр дээр очиход бичвэр нь калибр байсан бол одоо бид нар идэвхжүүлж байгаа энэ бичвэрүүдийг ариал болгож өгнө. За тэгээд ариал болгосон бол бид нар одоо 4 зураг, 2 бичвэр гэсэн слайдыг шинээр үүсгэж өгч байна. За үүнийг хаач. Нэг слайдыг нээхэд одоо сая ороод ирсэн байна. За дахиад эрүүл мэндийн яамны сайт руу оръё. Нүүр хуудсан дээр очлоо. За эдгээр мэдээллүүдээс бид нар дараагийн ямар шинж тэмдэг илэрх вэ гэдгийг гэдэг гарчиг хуулж аваад танилцуулгынхаа гарчиг хэсгээр нь очоод за үүн дээрээ пэст хийгээд за дараа нь тухайн мэдээллүүдийг хуулж авна. За хажуудлын текст бокс дээр бичвэр хэлбэрээр буулгалаа. За ингээд за одоо бидэрт 4 зураг хэрэгтэй байгаа учраас одоо бид хөтөч програмынхаа Google Tech.com гэж бичээд хөтөч програм дээр за үүн дээрээ хайл одоо саяны тухай мэдээлэл хайна. Одоо үүн дээр халуурах гэдэг шинж тэмдгийг зургийн хэлбэрүүдээр хай. За одоо дээрээс энэ зургийг copy image гэж хуулж авна. За эхний зургийн талбар дээр очиод маус хариу дараад зургийн хэлбэрээр орууллаа. За бидний image box үүсгдэг маань болохоор одоо ингээд PowerPoint руугаа зургийн мэдээллийг оруулахад зургийн мэдээлэл маань хит том болж орж ирээд түүнийг дахиж жижигрүүлэх ажил гардаг.
За тэгэхээр бид нар үнээс урьдчилан сэргийлж одоо зураг яг адил харьцаатай оруулахын тулд бид нар image box руу оруулж байгаа. За тэгвэл одоо ингээд дөрвөн зураг оруулна, мөн одоо дараагийн шинж тэмдэг гүүдийг хөтөч програм дээр хай. За одоо толгой өвдөх гэдэг үүнтэй холбоотой зургууд гарч иж байна. За үүнээсээ бид нэр энэ зургийг сонголоо. За үүнээсээ copy image гэдээ хуулж аваад image box дээр очлоо. За image box дээр paste хийсэн. За дараагийн зураг мөн оруулъя. Дараагийн шинж тэмдэг бол за ингээд үнийг арилгаад бөөлж гэдэг шинж тэмдгийн талаар зургуудыг гаргаж ирлээ. За үүнээсээ бид нэр бөөлжилтийн талаарх зургуудыг сонгож байна. За үүнээсээ энэ 3D зургийг сонгоод авъя. Copy гэж авлаа. За image box дээр ирээд paste хийлээ. За бид нар энэ image box үүсгэх нь ямар ашигтай вэ, ямар давуу талтай вэ гэдгийг одоо харж байна. Бидний оруулж ирж байгаа зураг маань хит том эсвэл хит жижиг болж орохгүй яг тухайн image box дотроо тохиж орж байна. За бид нар дараагийн дахиад саяны үүсгэсэн слайдаа нээлээ. Одоо үүн дээрээ дахиад бид нар эрүүл мэндийн яамны сайтынхаа нүүр хуудас руу ороод үүнээсээ дараагийн слайдынхаа загварыг гарчгийг хуулж авъя. За энэ тохирох гарчиг маань хэн илүү өвчилж байна вэ гэдэг талаарх за үүнийг гарчиг хэсэг дээр нь очиод зарахад тэр дээр ариал гэж харагдаж байна. Бид нар тэгвэл нэг үүсгэж авсан загвараа дахин ашиглахад одоо доор хаяж бидний бичвэр маань тухайн ариал фонтоор бичигддэг гэсэн үг. За бид нар одоо ингээд нэг бичвэр, нэг зураг бүхий мэдээлэл боловсруулах гэж байна. За одоо ямар насны хүмүүс өвчилж байна? Энэ талаарх мэдээллийг хуулж аваад text box хэсэг дээрээ paste хийлээ. За тэгвэл үүнтэй холбоотой зургийг нь бас интернет орчноос татаж авцгаая. За тэгвэл одоо үүн дээр Ахмад Настан гэдэг утга оруулъя. За тэгвэл Ахмад Настангуудын талаарх зургууд гарч ирж байна. За эндээс сонголт хийгээд за энэ зургийг сонгож авах гэхээр бас тохиромжгүй зураг байна. Тухайн нүүрний тал нь харагдаад байгаа учраас за тэгвэл энэ зураг маань яг бүртэн харагдаж байгаа учраас үнийг хуулж авъя. За бидний зурган дээрээс шууд копидж авдаг маань компьютер руугаа save-аас хийчихээр компьютерт багтаа хэмжээ алддаг учраас үүнээс нь хамгаалаад бид нар тухайн хэрэгтэй зургийг шууд копидж авч байгаа гэсэн үг. Копи хуулж авна. Копидж хуулж аваад шууд танилцуулгад оруулах нь компьютерийн багтаамжинд ямар нэг сөрөг нөлөөгүй. Компьютерийн багтаамж ихсэхгүй гэсэн үг байна. За ингээд зураг томруулсан. За үүнээсээ бидний text box дотор маань бичвэр дээд хэсэгт аль нэг хэсэгтээ байгаа учраас үнийг голлуулж өглөө сая. Слайдыг сонгож байна. За үнийг болоод за эрүүл мэндийн яамны сайтынхаа нүүр хуудас руу орлоо. За үүнээсээ бид нар 5 дахь слайдынхаа гарчгийг хуулж авцгаая. Коронавирус халдвараас хэрхэн сэргийлэх вэ гэдэг гарчгийг хуулж аваад үүн дээр авчиж оруулаад пэст хийлээ. Одоо бид нар ингэж өөрийн хэрэгтэй шаардлагад нийцсэн бэлэн загвар үүсгэж авах нь ямар илүү ашигтай вэ гэдгийг харж байна. Одоо бид нар тухай бүрдэн заавал фонтыг солих, зураг оруулахдаа том зураг оруулах гэх мэтлэн ийм бүхнээс ажлаа хөнгөвчлөхийн тулд бид нар бэлэн темплет, бэлэн загвар үүсгэж авч байгаа гэсэн үг ээ. За ингээд бичвэрээ мөн адилхан одоо бид нар өөрөөсөө сонгосон учраас бид нар бичвэрүүдээ заавал Arial байгааг нь Calibri байгааг Arial болгож өөрчилж байгаа маа. За өнөөс одоо багш нь өөрөө интернетээс татаж авсан бэлэн загварыг бид нэр компьютер дээр оруулж ирж байна. За бид нар интернет орчноос мэдээлэл авах, интернет орчноос зураг авах, зураг татаж авах гэх мэтчлээ үзэж байна. Мөн шаардлагатай мэдээллийг бид нар
өөрийн хэрэгтэй шаардлагад нийцүүлээд татаж аваад бэлэн болгосон байх гэдгийг бас үзэж байна. За одоо бид нар 4 зэрэг 2 бичвэр гэсэн өөртөө үүсгэсэн слайдаа сонгож авъя. За сайтынхаа нүүр хуудсан дээр очиод дараагийн слайд болох ямар хүн өөрийгөө гэртээ тусгаарлах вэ гэсэн гарчгийг хуулж авъя. Копитлоо. Гарчиг хэсэг дээр очиход гарчиг маш шууд Arial болж харагдаж байна. За үүнээсээ илүү image box, text box-уудыг өөр дээр нь дараад delete товчлуурыг дарахад устдаг байгаа. За үүнтэй холбоотой мэдээллийг эрүүл мэндийн яамны сайтаас хуулж авцгаая. За одоо бид нэр сайтнууд дээр Google дээр хайлтын систем дээр одоо амны хаалтын талаарх мэдээллийг зургийн хэлбэрээр гаргаж ирлээ. За үүнээсээ бид нар мөн save image хийгээд одоо тухайн image box дээр авч ирээ дарлаа. За дараагийн зургийг доор нь оруулах аргаар тавьчих. За дахиад эрүүл мэндийн яамны сайтынхаа сайт руу ороод үнээсээ шаардлагатай мэдээллүүдээ хуулж аваад text box хэсэг дээр оруулж ирлээ. За ингээд зүүндэж татаа жоохон томруулад өгөхөд бичвэр маань бас дагаж томорж өгдөг байгаа. За мөн хөтөч програмынхаа хайлтын хэсэг дээр дасгал хөдөлгөөн гэсэн утга оруулаад үүнтэй холбоотой зургуудаас хайлт хийгээд татаж авна. За багш нь энэхүү зургийг сонголоо. Үүнээсээ copy image хийгээд өөрийнхөө танилцуулгандаа зургийн хэлбэрээр оруулаад paste хийлээ. За ингээд харьцааг нь жоохон тохируулж өгч болно. За мөн саяны зураг маань image box дотор таараагүй учраас устгаад шууд задгаа оруулж ирж байна. За ингээд том байгаа зурга жоохон жижигрүүлээд за нэг юм тэрхүү болгоод засчээ. За дараагийн слайдыг 2 зураг нэг бичвэр дээвэр оруулж авъя. За мөн хөтөч програмынхаа эрүүл мэндийн яамны сайтынхаа нүүр хуудас руу очиод үүнээсээ дараагийн слайд болох цэвэрлэгээ халдваргүй зүйлд хэрхэн хийх вэ гэсэн мэдээллийг хуулж аваад бичвэр хэлбэрээр гарчиг хэсгээр нь оруулаад бидний бичвэр маань өөр фонттойгоо үнийг Arial болгоё. За мөн үүнтэй холбоотой бичвэр мэдээллүүдийг танилцуулга мөн копи дэж авъя. За ингээд text box дээр бичвэр хэлбэрээр орууллаа. За хөтөч програм дээр үүнтэй холбоотой мэдээллийг хай. За ийм үр дүнгууд гарч ирж байна. Зургийн үр дүнг харж байгаа бид нар. За эдгээр дотроосоо цэвэрлэгээ хийхтэй холбоотой. За энэ зургийг image, copy image үүндээ paste. За ингээд жоохон томруулчих. За бичвэрээ жоохон баруунгаар тийшээгээ зэрэгцүүлээд татаа сунгаад өгье. За зургаа мөн баруун доод үзгээс жоохон татаа томрууллаа. За бидний дараагийн слайд дан бичвэр байна. За тэгвэл одоо бид нар учраас за дүгнэлт хэсэг дээрээ гарчиг дээрээ дүгнэлт гэж оруулъя.
За өнөөдөр гараа эрүүл мэндийн яамнаас уриалга гаргасан энэхүү уриалга нь гараа тогтмол савндаж угаацгаая. За дараагийн уриалга нь аяга тавга хоорондоо солихгүй хэрэгэлцгээе гэсэн уриалга байна. За дараагийн уриалга нь дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж хөвшиц гээ. За дараагийн уриалга нь амны хаалтаа тогтмол зүүж хөвшиц гээ гэсэн уриалгууд байна. За эдгээр бичгэрүүдийг идэвхжүүлээд фонтын Arial фонт болголоо. За гарч хэсгийн бас бүгдийг идэвхжүүлээд мөн Arial болголоо. За бид өнөөдөр хичээлээр юу хийж сурсан бэлээ хүүхдүүдээ? За тэгвэл бид нар сэдвээ сонгосон, зорилгоо тодорхойлсон, мэдээлэлээ цуглуулсан, за төлөвлөлт хийж бүтцээ тодорхойлсон. За төлөвлөлт маань удирдахад хэсэг, үндсэн хэсэг, дүгнэлт хэсгүүдээс бүрддэг. За бид нар энэ бүхнийгээ төлөвлөгөөний дагуу хийсэн. За тэгвэл одоо бид нар танилцуулга бэлдсэн мөн загвар танилцуулга бүтээж сурлаа. За World Meters Info болон эрүүл мэндийн яамны сайтын бусад мэдээллийг ашиглан хийсэн зүйлээ баяжуулаарай. За баяжуул бэлдсэн танилцуулга найзууд болон багш нартаа илгээж COVID-19 халдвараас сэргийлэхэд өөрийн хувь нэмрээ оруулаарай сурагчдаа. За асууж лавлах зүйл гарвал сургуулийнхаа мэдээлэл технологийн багш нартаа хандаж лавлаарай. Баярлалаа.